хямдхан байна. Энэ асуудлууд судлагдаж байна. Өнөөдөр өмнөх одоо засгийн газрын үед хийжсэн зарим ажлуудын үндсэн архив бидэнд шилжиж ирээгүй байна. Тусгай хамгаалалттай газар нутаг Менчтгээ дэвшүүлье. Улсын их хурлын гишүүн Болд Оюнгэр нарын урилгаар нийслэлийн хан уул дүүргийн 16 хорооны засаг дарга. Улсын их хурлын гишүүн Хүрлбаатарын урилгаар Увс аймгийн Улаангом сумын иргэдийн төлөөлөл нийт 7 иргэн. Завхай аймгийн Цагаан хайрхан сумын засаг даргын тамгын газрын ажилтнууд нийт 12 хүн. Улсын их хурлын чуулганы ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Та бүхэнд ажлын амжилт эрүүлэн сайн сайхныг хүсээрэй. 1 минут өөрт чи өгсөн шүү дээ. Оюун орон сайд 1 минут өгье. За тийм учраас суурин иргэншлийн бүс бол зайсанд үүссэн. Тэнд барилга байшин барьсан аж ахуй нэгжин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч чаддгүй. Тэнд хашаатайгаа амьдарсан 40-50 жилээр амьдарсан хүмүүс нь газрынхаа эзэмших гэрчлэгийг авч чаддгүй ийм зөрчлүүд бол бий болсон. Тийм учраас богдуулыг тусгай хамгаалтаас гаргах тухай асуудлыг бол 1 метрийг ч гаргахгүй гэж засгийн газраас сая шийдвэр гаргасан бид. Ер нь бол Монгол улс дэлхийн одоо олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээрээ бол тусгай хамгаалалттай газар нутгаа нэмэгдүүлэх тухай л үүрэг хүлээсэн юм бэл. Одоо бол нэг 15 орчим хувь, цаашдаа бид 30% төргөн. Одоогийн үүссэн байгаа суурин иргэншлийн таны хэлдэгчнэн 600 айл хашаатай байгаа айлууд арилжааны хэрэгслэр бол өнөөдөр зарим зараад нөгөө өөрөө нэр дээрээ байхгүй байна. Регистрийг бид нар одоо авч байна. Энэ хүмүүст бол эзэмших эрх өгөхгүй ашиглах эрхийг олгоно. Ингээд өөрөө хэлбэл гэрчилгээжүүлнэ. Ингэж шийдвэрлсэн тэр нэг удаж байгаа асуудлыг шийднэ гэж амлалаа. Хаан уул дүүргийн засаг дарганаас сонслоо. Их төвшин гишүүн.